Даваа баяр өнөөдөр Монголын даваа баяр болсон шүү. Даваа баяр бол төдийгөөс өдий хүртэлх хугацаанд хусмаа чамлсан хүүхэд шиг л өөртөө байгаа бүхэнд хизээч сэтгэл ханаж үзээгүй нэгэн гэсэн имижийг бүрдүүлчихсэн. Түүний туйлын хүсэл бол улсын хурлын гишүүн болох. Үүний тулд тэр хинтээ ч нөхөрлөж хэнийг ч хайж чадна гэдгээ батлаад буй. 2012-2016 онд ардчилсан намаас улсын хурлд нэр дэвших гэсэн ч нутгийн ах энх болдын зааврын дагуу нэрээ татаж нам нь ялалт байгуулахад Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлын суудлаар шагнуулсан. Хил амтаа суудал дээр харин ч удаан буюу 2 жил ганхалгүй суусны эцэст халагдахтаа санал суудалтайгаа зууралдан шүүхэд хүртэл хандаж явсан удаатай. Томилгоот ажлаа алдсан ч мас ИТВ-гийн эзэн гэгддэг түүний хувьд шин нэмж сэтэж хүмүүсийг синхруулах нь тийм ч хэцүү байгаагүй. Сонгуулийн өмнөхөн баялаг бүтээгчдийн холбоо гэгчийг байгуулж өөрөө ерөнхийлөгч нь болж хөдөлмөрийн сайд Гартхүүгийн баяр сайхны зөвлөх аж үйлдвэрийн яамны дэргэдэх жижиг дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн гишүүнээр залраад авсан Самбатай нэгэн. Ардчилсан намын гишүүн, үндэсний бодлогын хорооных нь гишүүн, баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч, ИТВ мас агентлагийн эзэн зэрэг гуншинтай түүнд 8 жил тойргоо усалсны эцэст буюу 2020 онд ардчилсан намаас Өөрхангай аймагт нэр дэвших боломж олдов. Улсын хурлын гишүүн асан Батхүүгийн ган хүлэг өмгөөлөгч Алтан гэрэл нартай 100 холбосон тэрбээр харамсалтай сонгуульд ялагдал хүлээснээр ардын намынхныг бараатхан зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бололтой байдаг. Нэгэн цагт албан тушаалын нөмөрт хорогдож явсан намын журмын ах нар найз нөхдөд нь лаа зөвшөөрлөж ямар ч эрх мэдэлгүй болсон тул тэрэнд гишүүн болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэвтрээ солихоос өөр арга үлдээгүй. Ингээд тэр хүнсний хусгал гихчийг санаачлан ерөнхийлөгч Хүрэлцэхийн хаяанд очиж хэвтэн зөвлөхөнд болов. Даваа баярын гишүүн болох мөрөөдөл нэг алхмаар урагшилж өнөөдөр өмнө нь 100 холбон нэр дэвшиж явсан ардчилсан намынхаа нөхөдтэй өрсөлдөхөөр ерөнхийлөгч Хүрэлцэхийн квотоор ардын намаас улсын хурлын 1-р тойрог Архангай Өвөрхангай Баян хонгорт горилж хүнсний хувьсгалаа ярьсан шигээ уулзалтуудаа хийж явна. Тэр өмнө нь 100 мянган гаруй гишүүнтэй баялаг бүтээгчдийн холбооны шугамар Монгол орны хэд тойрсон ч мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Бас өөр хангайхан л баялаг бүтээдэг, бусд нь баас бүтээдэг мэт сэтгэгдэл төртөл нэвтрүүлэг хийж цацаад ч нутгийнхныхаа итгэлийг олж чадаагүй атлаа сэдвээ намаас солиод тойргоо томсгоод очвол арай өөрөөр харна гэж бодох гинэн толгой биш л байл та. Иймэрхүү хүмүүсийг улс төрийн хүрээнийхэн улс төрийн янхан гэдэг. Горилоод очиж байгаа тойргийнх нь харин хин гэх юм бол доо. Хүрэлцэхийнхээ нөмөр нөөлөгт энэ удаа мөрөөдлөө биелүүлж чадахгүй болж улс төрийн карьераа эхлүүлж чадахгүй төгсөгчгүй даваа баяр минь. Хөдөлмөрөөр ялагч гэд бичсэн номынхоо нэрийг л ботчоход илүүтэхгүй биз.